дарахны урлаг нь бас нэг содон дэлхийн бүх дарагчдын хэмжээнээс арай нэг монгол хэлийг агуулсан тийм хэлбэр бий. Тэр хэлбэр жишээл одоо 3-6 жилийн өмнөөс өндөргийн зан узраас эхлээл бодоход чинь Бурхан шашны төрөл дотор өндөргийн зан узрын эзэгтэл монгол ураараа танигддаг содон өөрийн гэсэн бүр нэг тусгай бүр тэр хэлбэр бий. Жишээл одоо балбын бурхтууд ихт чинь нэлээ өргөн тавилттай нүүрний хийцэн нүдэн нэлээд хоногордоо харцтай бие харцаа гэхэд бэлхүүс нарийнтэй зүгээр нарийн уур хийцэн болохоор их шагалсан хэрэлсэн мэгтэй гэдэг бол монгол дарга их төв хийцтэй. Хүний бие анатомиг маш нарийн гаргасан. Яг бит байдлаар нь оншил бүтэн биеийн формыг ер нь их зөв хэмжээнд хийгснээр өндөргийн урлаг дэлхийн хэмжээнд сонгогдож одоо тодорч эхэлж байна тоо. Энийгээр бодвол монгол дархны ур хийц содон өөрийн гэсэн хэллэг бий. Манай үндэс яснууд өөр ингэсэн бүгдээрнгийнх нь хэлбэр янзыг барьсан гоёл чимэглүүдээс ихтэй бүгд өөр ангиллалтай. Одоо баядимэл ихтэл нэг өөр хийц. Тэгээд ер нь дархны хийцүүд ч одоо дараагийн хийц гэвэл бас нэг өөр хэллэгтэй. Далай жонхор гэдэг ингээд нутгийн өмнө үеийн маань хэлж зашиж ирсэн тойрог хэлбэрээр одоо нэгсээ далай жонхор гэхээр нэг хэсэг нь яг ийм хэмжээгээр өөр өөр аялагтай өөр өөр ур хийцтэй тийм байсан. Энэ зах зээл гэснээс хойш монгол даргачид маань элдэн далангүй хэлэхэд бас нэг коммунизмын үед бас нэг хориотой хаалтай хувийн үйлдвэрийг дэмжидэггүй байх жишээтэй. За жишээлбэл даргачдыг бурхан шашны хэрэглэл хийвэл бас эцдээрээ бас нэг шашны үзэл бодол давмгайсан гэдэг талаас бас хаагдмал ийм үе байсан бол одоо зах зээл энэ нэг 90 цаг үедээ бол хөгжил бол ер нь өндөр түвшинд явж байна. Одоо нарийн бодоход чинь 2004 онд ерөнхийлөгч хийвэл дараа хэцүү үзэсгэлэн бага дугаар анхны санаачдаг чинь одоо элбэлэр дараагийн үед хийлээ гэж 12 жилийн дараа ингээд харахад бол хөгжил маш өндөр хэмжээнд очсон байна. Өөрийн дархны урлагаа өөрөө яаж сурсан даадсан тэр хэмжээгээр багажаа сонгож ажилдаг. Одоо жишээл өндөргч даргачууд бол ийм өвживлэрийн хийцүүд бол гар хийцнээс технологийн дэвшлийн өндөр ялт гэдэг юм уу та. Маш өндөр хэмжээнд нарийнсгалтай техникийн дэвшлэл нь арай давуу хүмүүсийн борлтын таашаалыг хангах жишээтэй. Гар хийцийн бүтээл нь маш өндөр хийцээр хийдэг, удаан хийдэг болохоор борлуулалт нь бас өндөртэй боловч тэр таашаас эзэндээ үн үнэтэйгээр өндөр үнээр зардаг. Манай урд уршийн ерөнхий Ши Жинпин дарга, манай ерөнхийлөгч Илбэлэр дарга 3 улсын хоорондын улсууд дээр хийгдсэн тэр яриандаас манай сайн хуршийн түншийн холбоогоор харьцаа үүсгэх гэсэн ийм асуудлаар дэвшигдээд хоёр орны маань анхны том экспо болсон. Өөр Монголын хөх хотод жишээлбэл одоо тэр эксподоос гэтэл саналууд ирж байгаа бид нэр дээр хамтран ажиллая гэсэн. Одоо энэ боломж гэтэл гадаад харилцаа ингээд нэгдэж гэн гэсэн үг л дээ. Одоо дэлхийд гэхэд том урд төршийн маань хүсэхгүй зах зээл байхгүй. Хамгийн том зах зээл биднэрт маш ойрхон байна. Энэ зах зээл дээр бид нар гарахад бэлэн энэ хүсэлтүүд санаачлалууд ирж байна. Инхээр бидний ирээдүйн гадаад харилцаа бол ер нь сайхан эхлэн тавигдаад эхнийх нь арга хэмжээнд явагдаад эхэлсэн.